Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын дараагийн ерөнхийлөгч хаана байрлах нь тодорхойгүй байгаа юм байна. За өнгөрсөн Баасан гарагт тус улсын үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгч Юн Сокёлыг импичмент хийж огцруулах юм шийдвэрийг гаргасан. За үүний дараагаас бол сонгуулийн өдрийг товлоод байгаа. За эх 6 дугаар сарын 3-ны өдөр тухайн сонгуулийг явуулна. За 2 сарын дараа бол шинэ ерөнхийлөгч тодорно гэж одоо ажиглагчид харж байна. За гэтэл бол шинэ ерөнхийлөгч одоо ажлаа хүлээн аваад хаана байрлаж офслох нь бол тодорхойгүй байгаа юм байна. За энэ бол энэ ерөнхийлөгч Юн Сокёлын өмнө гаргаж байсан шийдвэртэй холбоотой. За ерөнхийлөгч Юн Сокёл бол 2022 оны 5 сард ерөнхийлөгчийн албан тушаалда орсон байгаа. За ингэхдээ бол нэг чухал шийдвэрийг гаргасан өмнө нь одоо өмнөх ерөнхийлөгчд байрлаж байсан Чонгвадэ буюу ерөнхийлөгчийн хөх ордныг бол нүүлгэж за өмнө нь одоо Батлан хамгаалахын яам байрлаж байсан одоо байшин руу нүүлгэх юм шийдвэрийг гаргасан. За тэг үүнтэй холбоотойгоор энэ тус асуудал үүсэт байгаа юм байна. За парламентийн сөрөг хүчин тухайн үеийн сөрөг хүчний намын гишүүд бол Юн Сокёлыг ийм шийдвэр гаргасан явдалд бол ихээхэн бухимдалтай байсан. За яагаад вэ гэх юм бол ерөнхийлөгчийн өргөө захиргааг одоо нүүлгэх шийдвэр гаргасан татвар төлөгчдийн мөнгийг дэмий өрсөн гэж одоо шүүмжилж байсан. За энэ алхам нь бол ойролцоогоор 82 тэрбум вон буюу ам доллар зэжүүлэх юм бол 61 сая ам долларыг тухайн нүүлгэн шилжүүлэх ажилд зарцуулсан гэж үзэж байгаа. За Юн Сокёл бол анх энэ төлөвлөгөөгөө танилцуулахдаа 36 тэрбум вон байхад хангалттай гэж хэлж байсан боловч за яг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны үр дүнд тухайн зардал дахин одоо 2 дахин өсөж нэмэгдсэн ийм байдал гарсан. За үүний дараа бол Батлан хамгаалах юм бол төв байраас сулалсан. За ингээд ойролцоо байрлах штабын дарга нарын нэгдсэн байрлалгүй одоо нүүхээс өөр аргагүй байдал бий болсон. За үүний дараагаас эхлээд дараагийн логистикийн асуудал бол үүсгэсэн. За харин одоо бол ерөнхийлөгч Юн Сокёл бол бүрэн эрхийн хугацаанаас өмнө дуусгах юм болсон. Тийм учраас дараагийн ерөнхийлөгчийн байрлах газар нь Ёнсонд одоо байрлах энэхүү одоо хуучин Батлан хамгаалахын яамны байрлал очих уу эсвэл өөр газар сонгох уу гэдэг нь бол шийдэх хэрэгтэй асуудал болоод байгаа юм байна. За 2 сарын дотор бол тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэвч бол ээлжид бус сонгуулиар ерөнхийлөгчийн засаг захиргааг шилжүүлэхэд шаардлагатай шилжилтийн хорог байгуулаагүй учраас дараагийн төрийн түргэн хаана ажиллагаа яаралтай шийдэх шаардлагатай энэ нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. За хэрвээ сонгуулийн үр дүнд Солонгосын либерал үзэл бүхий нам болох ардсан нам засгийн эрхийг авах юм бол шинэ ерөнхийлөгч Юн Сокёлын одоо байрлаж байсан за түүний засаглалын бэлэг тэмдэг болсон Ёнсон дахь энэ байранд бол үргэлжлүүлэн байрлахгүй болов уу гэж ажиглагчид үзэж байгаа юм байна. За харин үүний оронд бол хөх ордныг сонгох боломжтой. За хөх ордны хувьд 1948 оноос 2022 оны хооронд бол ерөнхийлөгчийн өргөө байсан Чонгвадэ буюу хөх ордон руу одоо иргэн нийлүүлэх шийдвэрийг нүүлгэх шийдвэрийг гаргах боломжтой. Гэвч энэ бол амархан гүйцэтгэх боломжгүй. За яагаад вэ гэх юм бол ерөнхийлөгчийн ордныг Батлан хамгаалах яамны төв байрлал шилжүүлснээс хойш тус байрыг бол аялал жуулчлалын зорилгоор бол ашиглах болсон. За сүүлийн 3 жилийн хугацаанд бол олон одоо гадны жуулчдыг сонирхлыг татдаг ийм соёлын үзмөр болсон байгаа. За дээрэс нь бол энэхүү ордныг бол дахин ерөнхийлөгчийн өргөө офис болгон ашиглахад асар их хэмжээний аюулгүй байдалтай холбоотой засвар үйлчилгээ хийх шаардлагатай. За үүнд нь мөнгө гаргах уу гэдэг асуудал нь бол ихээхэн бас шууган дагуулсан ийм асуудал болж байгаа. За бас ардсан намын зүгээс бол бас нэг ийм санал тавьж байгаа нь бол Солонгосын засаг захиргааны нийслэл болох Сэжон хот руу ерөнхийлөгчийн өргөөг нүүлгэх санааг бол дэвшүүлж байгаа. За тус хотод бол ерөнхийлөгчийн 2 дахь офисын барилгыг бол аль хэдийн барьж эхэлсэн. За ашиглалтанд орох хугацаа нь 2027 он юм байна. Тэгэхээр тэр хүртэл тухайн одоо офисыг ашиглах одоогор боломжгүй байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бас ардсан намын зүгээс ерөнхийлөгчийн 2 дахь офисын барилгын ажил үргэлжилж байгаатай холбогдуулаад тэнд нүүлгэн шилжүүлэх за үндэсний ассамблеийн төв байрыг хотод шилжүүлэх асуудлыг бас хилцэж байгаа юм байна. За эдгээр төлөвлөгөөний дараа ардсан намын даргуул нь түүнээс одоо нэр дэвшгээр хүлээгдэж байгаа. EJM нь бол 3 сард энэ төлөвлөгөөгөө бас одоо танилцуулж байсан. За Солонгос улсын хувьд бол Сэжон хотыг төрийн чиг үүргийг төвлөрлийг одоо сааруулах, Сөүл хотын хэж ачааллыг бууруулах зорилгоор бол нийслэлээ Сэжон одоо хот руу шилжүүлсэн. За энэ бол ерөнхийлөгч асан либерал үзэлтэй улс төрч Ном Хёны одоо гол либерал бодлогын нэг хэсэг байсан гэж үздэг. Гэсэн хэдий ч бол консерватив үзэлтэй ардын хүчний намынхан бол энэ саналыг нь бол эсэргүүцээр ирсэн. За ардын хүчний нам бол хэрвээ ерөнхийлөгчийн сонгуул
дахин одоо эрх мэдлээ хадгалан үлдэх юм болвол Янсан тухай офисыг ашигласан хэвээр байж магадгүй гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн албыг Янсан дүүрэгт байрлах нь бол бас цэргийнхэнд дарамт учруулж байгаа. За батлан хамгаалах яам болон ойролцоох штабын дарга нарын нэгдсэн штаб бол нэг байртай байх нь бол логистикийн асуудлаас болоод ойролцоох штабын дарга нарын одоо Янсан дүүргийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх юм төлөвлөгөөг хэлэлцүүлсэн. За үүний тулд бол 200 тэрбум ам долларын өртөг гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ энэ төсөл нь бол одоогоор хэрэгжих нь тодорхойгүй хэвээр юм байна. За огцорсон ерөнхийлөгчийн хувьд бол Юн Сокёл одоогоор бол Янсан дүүрэгдэх хамаан дундах ерөнхийлөгчийн өргөөнд бол одоо хэрнэ байгаа юм байна. За энэ 7 хоногийн сүүлээр бол өргөөг суллаж нүүх төлөвтэй байна. За ингээд бол эхнэр Ким Мён Хигийн хамт бол өөрийн өмнө нь амьдарч байсан Согчоо дүүрэгт ерөнхийлөгч болохоос өмнө амьдарч байсан Согчоо дүүрэгдэх байранда амьдрах ийм шийдвэр гаргасан. За өмнө нь бол ерөнхийлөгчөөр буусан хүмүүс бол тусгайлан ийм тусдаа байшинд бол амьдардаг байсан. За харин энэ удаа бол нийтийн байранд амьдрах болж байна. Өөрөөр хэлбэл апартмент буюу олон хүмүүстэй хамт амьдрах болж байгаа. За энэ нь бол аюулгүй байдал болон одоо логистикийн асуудлыг нэлээд бэрхшээлтэй байдалд хүргэж байгаа гэж үзэж байгаа. За импичмент зарласны дараа Юн Сокёлд олгосон байсан давуу эрхийг бол хүчингүй болгосон. За үүнд бол өөрийн гэсэн хувийн туслах зам мөн тэтгэвэр тэтгэмж авах юм эрхийг нь бол хүчингүй болгосон. За нэг давуу эрх нь бол хадгалагдаж үзсэн нь бол ерөнхийлөгчийн хамгаалалт хэвээр үлдэх ёстой. За тэгэхээр бол түүнийг орон сууцны одоо энэ хороолт амьдрах үед нь бол түүний аюулгүй байдлыг хангах асуудал бол тавигдаж байгаа юм байна.